Яа одоо хүмүүс хараад. Яг ийшээ бүр орж ирд юм уу те хүмүүс. Энэ дээр нөгөө хоёр групп пэйж хоёр дээр хийгдэж байгаа. Тэгээд дараад ирчихсэн. За 4%. Нөхөө ээж нь юу гэж шүү. За орой минь залуураа. Орой минь. Ажил амралт тавлаг. Ажлаа игээл байж байна. Тий. Заримдаа ингээд оройтчтэй. Тэгнэлтэй аргагүй бас цагийн зөрүү өдөр байгаах тий. Тий. За залуу битээр чинь бас танил тий. Би барыг таныг мартах шахсан л байна. Харин би бүр юу лээ нөгөө яг нөгөө чамаг чинь нөгөө ерөөдөө таймераа санаад идэг. Тэгээд чулуунц их ч штэ. Тий. Чулуунч хөө манай скайтлтэйсэн штэ гэд. Ми чатраар өстой гоё юм бичсэн байж штэ гэд тий. Зөө. Нөгөө шинэ бэлэнгийн систем дээр 14 онд очижсэн бид нар тий. Тэгээд нөгөө шинэ бэлэнгийн скайтлийн бэлэнгийн системийн юун дээр тест дээр нэг хэдийн шүн нойргүй хонцгосон хүмүүс шүү дээ. Би 14 онд яг тэр тестэнд орж байгаагүй. Дараах нь мартна. Тий. 14 оны намар л орсон. За тэгээ өнөөдрийн уулзалтаар зол хоёр буюу одоо чөлөөт чадчин фрилансер гоё орчуулсан тий. Фрилансер программист зол хоёртай уулзж гин. За тэгээ зол хоёрын маань маш гоё бичсэн юм артикл байгаа сэдв гэрээсээ Лондонд ажилладаг болсон гэдэг. Яг одоо техник технологийн хөгжлийн 90 үед те хүмүүс биднэрт ямар боломж олгож гинэ гэхээр технологи бид нар өөрсдөө мэдлэг ур чадвараа сайжруулад тодорхой хэмжээний ур чадвартай байх юм бол өөрийнхөө одоо чиглэлээр мэрэгсэн мэрэгчлээ ашиглаад одоо компьютерийн араас интернет ашиглаад дэлхийд даяар байгаа одоо ажлуудыг өөрт хэрэгтэй, өөрт одоо сонирхолтой ажлуудыг олж хийх боломж байдгийн байна гэдгийг бол яруу тодор харуулсан зол хоёр маань ингээд миний хүсэлтийг хүлээж аваад өнөөдөр ингээд оролцож байна. За мэдээж энэ бичсэн өөрийнх нь энэ сэдв маань гэрээсээ Лондонд ажилладаг болсон сэдв нь маш олон шеэртэй энэ тэнд явж яадаг тий. Тэгээ өчигдөр ч гэсэн би жилийн өмнө би шеэрлжсэн маш их шеэр авсан. Өчигдөр ч гэсэн шеэрлсэн. Тэгээд миний тэр шеэрийн доор нэг миний дагагч маань одоо энэ хүнтэй ярилцлага аваад өгөөч гэсэн хүсэл тавиа. Тэгээ холбогдсон байгаа. За тэгээд нэг асуултаар эхлэе. Бодох бүрдчин огшдог, арьс чинь бэржидэг тийм зорилгоо олох хэрэгтэй юм байна гэдгийг тэр үед ойлгосон. Энэ амар гоё үг байхгүй. Ингээл хүн ингээл зорилгоо олцоод ч юм уу нэг гоё юм хийхээр ингээл нөгөө дотор огшвол арьс бэржигээл хэлдэг шүү дээ. Одоо тийм зорилгоо олоогүй хүмүүс бол маш олон байгаа. Тэр зорилгоо олохын тулд маш олон ийм хичээл, чармайл, зүтгэл одоо тий янз бүрийн юм хүнээс гарч байгаа. Тэр талаар ингээд яриагаа эхлэе. За золоо маань энэ талаар юу гэж хэлмээр байна? Өөрийгөө аль бие ёсоор танилцуулаад тэгээд яриагаа чамруулж хэлээ. За намайг зол хоёр гэдэг. Би тэгээд программист хийдэг. Тэгээ одоо ер нь гэрээсээ ажиллаад ер нь жил хагас гарan болчихсон. Тэгэл гэрээсээ ажиллаж ер нь сурах гал тэгэл явж байна да. Тэр нөгөө зорилгын хувьд гэх юм бол юу штэ. Миний хувьд бол их тийм азтай угаасаа багасаал яг нөгөө компьютерт их дуртай байсан. Тэр нөгөө компьютерийн ард суудаг л ажилтай хүн болох юмсан гэж бодож байсан. Тэгэл яг тэрүүгээр болсон. Тэгээд сүүлд нь болохоор яг нөгөө нэг гадагшаа энэ тэр сургуульд явмаар ч юм шиг санагдаал. Гэхдээ яг тэр санагдсан тэр мэдрэмж нэг сүртэй ч биш нэг тийм хүмүүс их яваад байсан болохоор л их явмаар санагдсан юм шиг байна л да. Тэгээ одоо нөгөө хүнээс дутхгүй гэсэнтэй ч юм уу те. Тэгэл Монголд ажиллаж байгаа л тэгэл сүлд Монголд ажиллаж байгаа л ер нь
юу гадагшаа сураад нэг над нэг жоохон дими юм шиг санагцсан. Яг ихэнх хүмүүс тэг санагддаг шүү дээ. Тэр чи уусаа зөвлөө. Тий хүн бол айгүй нөгөө нэг сурах мэд хэрэгтэй. Тэгтээ нөгөө нэг гадагшаа сураад ирсэн зарим хүмүүсийг ингээд харахаар яг нөгөө нэг зүгээр нөгөө нэг хүчээр сураад ирсэн юм шиг над сэтгэл өрсөн байхгүй юу. Тэгэхээр ер нь тэгж сурсны оронд би ер нь гэрээсээ сурсан ч барыг болох юм байна шүү дээ. Одоо ажил дээр ч гэсэн сайн сурах болох юм байна шүү дээ гэсэн тийм бодол төрөөд. Тэгээ ер нь тэрийг ашиглаад тэгээд нөгөө нэг гадаадд сургууль төгсөлгүйгээр гадаадд суралгүйгээр гадаадын компанид шууд мэргэжлэрээ ажилд оръё гэж бодсон чинь л яг өөн чинь өстой гоё зэрлэг байна гэдэг шиг л дотроос их тийм гоё тийм. Баг нэг би жичрэг болж байгаа юм чинь тий. Ер нь бол тийм байсан. Тэгэл тэгээд мэдээж одоо яг би гадаадд гэрээсээ гадаадд ажил хийгээд тэр момент мэдээж нөгөө бодох момент дараа нь нөгөө яаж энэ одоо өөрийнхөө зорилгоо биелүүлэх вэ гэдэг асуудал гарчиж байгаа ш тулгараад. Тэхинд бол одоо чиний нэг үг үйсэн байхгүй юу? Англиар юм их унш, англиар юм их сонс, англиар юм их бич. Мэдээж одоо дэлхийн нийтийн хэл болсон 1-р 2-р чи үнэхээр яг гэрээсээ одоо дэлхийн хэмжээнд ажиллая гэж бодож байгаа бол тэр олон дэлхийн нийтийн тэр хэлийг сурах хэрэгтэй болсон баг. Хэл ер нь бол хэр судалж исэн бэ, сурцсан байсан уу? Ер нь ямар зорилгоо биелүүлэхэд өөр ямар шийдэх шаардлагатай бэрхшээлүүд гарч ирж исэн бэ? Яг хэл болохоор зүгээр уншдаг л байсан л да. Элдв бусан юм. Айгүй уншдаг л байсан. Тий уншихаас сэтгэхгүй. Яг нэг бичихээр бас чадахгүй. Ярьж бүр үзээгүй. Ер нь бол нэг ч ярьж үзээгүй гэх юм уу да. Тэгээд бараг сүүлийн 5-6 жил чи би ганцхан удаа бараг англиар ярьж үзсэн. Тэгээд нөгөө одоогийнхаа компанид орчоод бараг 10 сар бас нэг ч удаа англиар ярьж үзээгүй. Би нөгөө нэг анханасаа болохоор юу гэж бодсон байхгүй юу? Би энэ асуултнууд тариулаад явчихгүй шууд. Яг яг асуулт аль биесээр хариулахаар хоёлээ. Тийм. За тэгэл ерөөсөө тэгээд нөгөө нэг уншиж байгаа юмнуудынхаа чанарыг нэгдүгээр сайжруулад тэгээд тогтмол бичдэг болоод яг өдөр болгон нэг өгүүлбэрч болтгоо бичдэг болоод ер нь бол тэгж л ихсэн л дээ. Тэгж тэрүүрийг бичээд өдөр болгон бичээд явангууд нөгөө толгой дотор нөгөө яаж ярих ингээ бүтцэн баг багаар ороод ирдэг гэх юм уу да. Тэгэл ер нь эсгээ бас нөгөө одоо мэргэжлийн ур чадварын асуудал байна л да. Хамгийн том нь шүү дээ. Хичнээн нөгөө англиар мундаг байлаа гэд мэргэжилтэд хийж чадахгүй бол тэр чинь нөгөөсөө явахгүй. Тэгэхээр нөгөө нэг яг 3-4 жилийн өмнөөс яг нөгөө нэг ээлжийнхээ амралт энтрээр онлайн үнэгүй сургалтанд суугаад өөрөө юм хийж исэн. Тэг ер нь өглөө эрт босч яг нөгөө нэг ажилдаа явахын өмнө нэг цагийг ч юм уу цаг 30-ыг ч юм уу илүү гаргаж аваад тэгээ тэр цагтаа яг нөгөө нэг хувийн юм ингээ хийдэг гэсэн байхгүй програмын шинэ юм сурч тэрийгээ туршин тэр ер нь айгүй их хэрэг болсон. Одоо ер нь тэр нэг 3 жилийн өмнөх ээлжийн амралтаараа сурсан юм аа л одоо би баг хийж байгаа гэх юм уу та. Тийм ер нь бол тийм. Одоо тэгээд өглөө эрт байн босдог болсон уу? Өглөө эрт байн босдог болсон уу? Өглөө. Би чи нөгөө яг энэ компанид ортлоо бол тасралтгүй өглөө эрт болсон. Тэгээ орсныхаа дараа болохоор угаасаа нөгөө цагийн дөрөвтэй болохоор өглөө эрт босохоор над жоохон ашиггүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг яг өглөө нөгөө нэг юу унтаал сэрүүлэггүй л босдог болсон л да. Тэр нь л ер нь хамгийн зөв юм гэлээ. Яг сэрүүлэггүй босох чинь яг нөгөө нэг байгалийнхаа ритмээр босдог болохоор маш зүгээр. Тэгээ та уншсан бол би нөгөө 800 өглөө эрт боссны дараа энэ төргээд нэг тийм постууд байгаа шүү дээ. Тийм 800 өглөө бол ер нь бол аваад чардаж эрт боссан. Тий. Тэгээ одоо жишээлбэл өглөө эрт босоход урд өдөр нь эрт унтах ч гэдэм үү аль эсвэл орой 6-аас хойш хоол идэхгүй байдаг ч гэдэм үү янз бүрийн нэг юм зүйлсүүд нөлөөлж ирсэн. Нэг чамд нэг амьдралын яг тэр өглөө эрт босох зуршилтай холбоотой нэг ийм зарчмууд байвал зүгээр юм болов уу гэдэг
юм гарч ирсэн үү? Ер нь нэг хүн ингэчээр өглөөж босож сурчдаг юм байлээ гэсэн. Яг нөгөө хамгийн чухал гэх юм бол өмнөх оройн эрт унтгал хэрэгтэй л дээ. Угаасаа тэр бол ерөөсөө бүх юмных нь урд чинь нөхцөл болчихж байгаа. Тэгээ эрт унтна гэдэг чинь орой дэмий юм хийхгүй гэсэн үг л дээ. Ер нь бол орой дэмий юм хийхгүй. Тэгээ эрт унтах чинь өөрөө бас өглөө эрт босгоосаа хэцүү. Ерөөсөө орой чинь тэгээд тэрнээс гадна нөгөө яг нөгөө тогтмол байх хэрэгтэй гэх юм уу та. Тэгээд тогтмол нөгөө нэг одоо чинь амралтын 2 өдөрт өглөө эрт босох үнжчих юм бол нэгтгэн дахиад ихсэх хэрэгтэй болдог байхгүй юу? Тэр амралтын 2 өдрөөр гэсэн эрт босоод байвал зүгээр. Гэхдээ гол нь нөгөө нойроо сайн авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас дархлаа айгу муудна. Тэгээ би одоо яг нөгөө нэг давхар ажилтай. Тэгээд тэр ажлынхаа хажуугаар одоо юм хийх гэж байгаа бол нэг эрт босох их зүгээр юм шиг санагдсан. Яг нөгөө нэг үндсэн ажил дээр төвлөрөх юм бол аль болох сайн унтчихвэл зүгээр. Юу нэг яг оюуны хөдөлмөр эрхэлдэг бол ер нь бол маш сайн л унтах хэрэгтэй. Унтаа сайн. Би одоо ч гэсэн нөгөө өдөр цайныхаа цагаар заавал 20 минут дуг хийчихдэг л дээ. Тэгээд толгойд аль юм орж ирэхгүй бол унтна. Ер нь унтах бол хамгийн тийм гоё юм шүү дээ. Ер нь одоо ингээл би айгүй амжилттай яваа юм залуусыг ингээл ажиглал ярилцаж үзэл байдаг байхгүй юу? Тэгэл тэднийг ингээ яг ер нь тэгэл яг ингээд бизнес дээр тэр өөрийнхөө хийж байгаа үүрэг хариуцлага өгсөн ажил дээрээ тэр айгүй амжилттай байгаа залуусыг харахаар яг ингээд нөгөө айгүй тийм амьдралын горим зарчимтай хоёрдугаарт нь аливаа нэг зүйлийг харах тийм өнцг нь арай өөр одоо юу гэдэг ямар ч ажил байсан энэ хүний ажил биш шүү би ингэж хийнэ гэхгүйгээр яг ингээд яг чин сэтгэлээсээ хийдэг. Тэгээ яг тэрнээсээ аюул их олон юм сурч авсан байдаг. Тэгээд тэр олоод сураад авсан юм нь өөрийнх нь фрилансер болоод өөрөө бие даагаад бизнес эрхлээ гараа яг тэр хамгийн их чухал хэрэг болсон зүйл нь чин сэтгэлээсээ тэр ажиллаж исэн цаг хугацаанууд байд юм шиг байлээ. Тэр талаар ч гэсэн чи аюул гоё бичсэн байсан. Ер нь гэхдээ яг нөгөө хүн мэрэгчлээ дур сонирхолгүй байж болно. Гэхдээ сонирхолтой зүйлээ одооноос сурч хэлгээд тэр үгнүүдээс чиний би дургуй исэн ч гэсэн хүчээр сонирхолтой болох заавал хийх ёстой зорилгоо тавьчаад тэрэн дээрээ сонирхолтой болоход тэр яг өөрийнхөө чин сэтгэлээсээ хийх тэр асуудал яг яаж нөлөөлдөг вэ? Ер нь миний харж байхад бол маш их нөлөөлнө л дээ. Одоо жишээ нь манай компани гэх юм бол ноднон яг надтай хамт урдаас нэг залуу ажиллаж байсан байхгүй Хятадаас. Бас фрилансераар тэгээд тэгсэн чинь яг нөгөө ажлаа хийгээ явцдаг. Өгсөн даалгаврыг хийчихдэг. Тэнгүүтээ яг нөгөө хажуугаар нь бас зэрэг юм хийгээд байгааг би анзаарсан л та. Өөр газрууд зэрэг ажиллаад тэгээд нөгөө нэг яг хаасл хийж байгаа юм л да мөнгө олж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө их мөнгө олж байгаа байхгүй уулна. Тэнгүүт нөгөө нэг яг л олон туулаа хөөсөн юм шиг болчихж байгаа байхгүй юу. Нөгөөд чинь өөр ажлууд аваа явцдаг. Тэгсэн чинь хэдэн сарын дараа болсон чинь би болохоор зөвхөн тэр ажил дээрээ төвлөрөөд яг нөгөө нэг сэтгэлээ зориулаад ажиллаж байсан болохоор яг намайг ингээд за ингээд бүтэн гэрээдэр ингээд чамайг ажилуулъя гэд ингээд явж байгаа хгүй би ингээд тогтмол цалинтай. Тэгээд нөгөө залуу маань болохоор одоо болтол фрилансераа яг хийгээл нөгөө нэг цагийн ажил аваад тэгэл явт юм шиг үлээ. Фрилансер хийх чинь бас өөрөө их асуудалтай яг нөгөө байнгын өдөр тутамдаа баахан хүмүүстэй өрсөлдөнө гэсэн үг. Ер нь их стрессний. Тэгээд тогтмол мөнгөн орсгол байхгүй. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд яг ингээ бүтэн гэрээт ажилтан болчих юм бол их амарчтай сар болгон цалингаа аваа явчихдаг болохоор. Тэгэхээр яг тэндээс ажиглагдаж байгаа байхгүй. Яг адилхан юмаа чаддаг мөртлөө зүгээр нөгөө нэг олон туулаа хөөгөөд тэгээд нөгөө сэтгэл гаргаж чадахгүй хий гэсэн юм хийгээд явчихаар ингээд одоо тийм чигээрэл ажиллаад байх нь л дээ гэж надад бодогдсон л доо. Яг эн чинь ч гэсэн Монголд ч гэсэн айгүй ажиглагддаг байхгүй. Яг нэг уртаа байгаа ажлыг хийхгүй мөртлөө яг нэг бүр дээр тэр нэг цаана байгаа нэг гялалцсан юм ингээд харцсан. Тэгээ тэрлүүгээ ингээд сэтгэлэн сатараад тэгээ урд ажиллаа орчиход тэгээ яаж тийш очих нь яг тодорхойгүй. Уул нь бол яг урд ажиллаараа дамжуулж очих юм бол яг хамгийн дэвтэр байд юм шиг надад санагдсан. Зөв. Алхамар хийн гэсэн үг те. Алхамар зорилгынхаа төлөө ахин гэсэн үг.
Ер нь бол яг гадны одоо жишээлбэл Лондонгийн компанид одоо үнэн гэрээт ажилтнаар ажиллаж байгаа фрилансераас гэрээт ажилтан тэр компани болсон гэсэн үг тий. Гэхдээ яг одоо юу гэдэг Монголын зах зээл дээрийн залуу асуусан байна л да. Фрилансер өнөөдөр Монгол хүнд хэр боломжтой зах зээл вэ гэд асуусан байна. Монголын зах зээлийг бол асуугаагүй баг. Гадны зах зээлийн хувьд Монгол хүнд хэр боломжтой зах зээл яг ямар мэрэгжлийн чиглэлээр илүү түлхүү байгаа нь ажиглагдаж байна. Магадгүй чи гадны компанид ажиллаж байгаа учраас янз бүрийн мэрэгжлийн хүмүүс тэнд ажиллаж байгаа. Харилцан солилцсон юм ба ажигласан юм ба хаваалцаач. Тэг ер нь бол монголчин нэг хүн ам цөөтэй болохоор баг Монголын насан туршсан баг бүх хүн фрилансер хийсэн ч болохоор тийм зах зээл байгаа шүү дээ угаасаа. Тэгэхээр ер нь бол маш их боломжтой. Тэгээ одоо нөгөө интернетийн хурд энэ төр бол 10 жилийн өмнөхөөс хамаагүй өөрчлөгдчихсэн. Одоо видео колл энэ төр хийхэд бол ямар ч асуудалгүй гацхгүй байгаа байхгүй юу? 10 жилийн өмнө ч юм 15 жилийн өмнө бол шал өөрсөн шүү дээ. Бараг боломжгүй шахуу байсан. Тэгээ одоо олон улсын гүйлгээнүүд ямар ч асуудалгүй хийгдэж байна те. Тэгээ интернетийн хурд сайн байна гэдэг чинь ер нь эн чинь л өөрөө боломж баггүй юу? Тэгэхээр одоо тэгээд яг ямар мэрэгжил хэрэгтэй вэ гэхээр юунд мэрэгсэн байх хэрэгтэй вэ гэхээр аль болохоор маш нарийн одоо юмыг л сурцсан байх юм бол баг өрсөлдөвч цөөхтэйгээр ажил олоод хийгээд авах боломжтой гэсэн. Одоо маш их олон хүний чаддаг юм. Одоо жишээлх юм бол график дизайн дээр ч юм уу. График дизайн дундаа одоо нэг задрах нь шүү дээ. 3D юм уу, 2D юм уу гэж. За 3D дундаа бас одоо юуных чинь барилгын машиныхын тэргээл задрах л баг л та. Тэр нөгөө нэг тоглоомын дүрсч гэдэг ч юм уу. Тэгээд яг нөгөө задарсаар байгаад маш тийм нөгөө нэг олон биш цөөн хүн хийж чаддаг яг нэг тийм нэг сэтв дээр л мэрэгшээд авчих юм бол ер нь олон хүнтэй өрсөлдөө дээлгүйгээр ажил олоод авах боломжтой. Одоо яг миний хувьд бол миний тэр нэг анх нэг хийж үзчихсэн юм дээр болохоор ерөөсөө ажлын зар тавигдангууд баг хүн хариу бичдэг. Тэр нэг хийж чадах хүн маш цөөтэй. Тэр нэг сонирхдаг хүн цөөтэй. Тим систем байсан байхгүй юу? Тэгээ тийм болохоор би баг өрсөлдөгчгүйгээр тэр ажлыг авч байгаа байхгүй хамгийн анхны ажлаа. Тийм ерөөсөө тийм зүгээр. Маш олон хүн өрсөлдөг юм дээр бол баг тоглоомчгүй 10,000 хүнтэй ч өрсөлдөж магадгүй. Энэ тэгхүүт ч юм уу те. Тэр тэндээс бол гарч ирнэ гэдэг аюу хэцүү. Тэгэхээр аль болох нарийн сахал хэрэгтэй. Нарийн мэрэгчлэр те ялангуяа одоо чиний юу ч юм бол программист шүү дээ те. Тийм. Өөр ямар мэрэгчлүүдийг санал болгож болохоор байна. Өөр хэм бол да дизайнер байж болно, хөгжим зохиогч байж болно те. Одоо нөгөө нэг янз бүрийн хөгжим зохиодог компьютер дээр зохиогч тий. Тийм одоо нөгөө видео засч янзлдаг хүмүүс байж болно. Тэгээд бүр хамгийн сонирхолтой нь Excel дээр маш сайн ажилладаг байх юм бол бас боломжтой. 13 шигээ мэддэг, маш их тийм томьёо энтрийг гаргахгүй мэддэг байх юм бол маш их боломжтой. Одоо тэрүүгээр чинь тийм Excel-ийн консалтинг хийж компаниудын Excel файлуудыг зэгцэлж өгдөг, дундаас нь юм гаргаж өгдөг тийм консалтинг бас айгүй их тийм эрэлттэй тэгээд их мөнгөний ажил байдаг байхгүй юу. Гэхдээ мэдээж тийм тэр чинь одоо нөгөө нэг өргөн хэрэглээний мэрэгчл болохоор маш одоо нөгөө нэг ур чадвар чинь маш сайн байж тийм ажлуудыг авах боломжтой гэсэн үг л дээ. Тэгээд одоо бүр нөгөө ур чадвар нэг их шаардахгүй гэх юм бол тийм нөгөө нэг юуны одоо нөгөө нэг алтан хэрэг бичиг хэрэг хөтлөлтийн энэ төр ажлууд байдаг штэ. Тэгтээ мэдээж тэр англи хэл шаардна мэдээж. Гэх мэт ер нь бол компьютер дээр хийж болдог бүх юмар л ажлын мөнгө болох боломжтой л да одоо бол. Одоо ингээд дэлхийн нийтийн хэмжээнд бүгдээрээ нөгөө хар тахлын байдалд орчлоо шүү дээ. Тэгээд юу бичээд байна. Тэгээд юу яриад ярваагаад суугаад байгаа хүүхэн бэ гинэ. Энэ жоо хар хүмүүс орж иртээ. Байж ятсан хүмүүс орж ирнэ. Тэгээд яг энэ хар цар тахлын хүрээнд одоо бүх хүмүүс дэлхийн нийтээрээ юу яцсан баг штэ. Гэрээсээ ажиллаж байгаа. Яг энэ зах зээл одоо бүр нэлээд их өрсөлдөөнтэй байна.
Тийм нөгөө өрсөлдөөнтэйгөөс гадна Аа. өрсөлдөөнтэйгөөс гадна бас нөгөө боломжууд дагаад ихсэж байгаа байхгүй юу? Аа. Өмнө нь зайнаас хүн ажиллахгүй гэжсэн газрууд чинь одоо нас ажиллаж эхлэегээд тэгэхээр ер нь бол боломж нь ч ихсээд өрсөлдөөн нь ч ихсэж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр өрсөлдөж чадах юм бол айгүй их боломжтой. Боломж өндөр үү тий. Гэтэ хамгийн гол нь бол англи хэл, компьютер дээр ажиллах ур чадвар хоёр л ах шиг байна тий гол. Тий англи биш өөр хэлтэй байсан ч болох л баг. Гэтэ англи нь мэдээж хамгийн их олдцтой л ажлын олдцтой л гэсэн үг л дээ. Одоо ингээд нөгөө Google Translate ашигладаг шүү дээ. Google Translate. Google Translate одоо жишээлбэл урдаас захиалга эдэр хийхээр нөгөө орчуулгын програм ашиглаад хүмүүс хоорондоо нөгөө бараа захиалаад гэж бодоод байдаг. Яг тэрнтэй адилхан одоо фрилансеруудын хувьд гадны байгууллагуудтай ажиллахад Google Translate ашиглаад хоорондоо хэл нөгөө ажлуудаа солилцоод авах боломж нь эсвэл тэд нар шууд дайрект тухайн одоо ажил олж байгаа хүнтэйгээ шууд харилцах юм сонирхолтой байна уу? Юу нь ямар байдаг вэ? Тэр нэг шалгуур үзүүлэлтүүд нь ордоггүй. Шалгуур үзүүлэлтүүд байдгүй. Яг бичсэн шалгуур үзүүлэлт гэж байхгүй ч гэсэн ер нь тодорхой транслейт ашиглах юм бол тэгэл ер нь бүтэхгүй л дээ. Тийм тэр чинь нөгөө хүн хоорондын харилцааны тийм нарийн нюанстай юмыг бол гаргаж чадахгүй шүү дээ транслейт чинь. Одоо нэг үгийг арай зөөлнөр бичихэд л хүнд чинь эерэг сэтгэл төрүүлчихдэг. Тэр ерөөсөө тэрэн дээр чинь л одоо нөгөө фрилансеруудын чинь яг нөхөө орлогын их усүр явж байгаа болохоор транслейт хийгээд ер нь бүтэхгүй. Тийм миний олж авснаар бол тийм тэгэл яг нэг хүн шиг ярьж чадахгүй байгаад бах тий. Тийм л дээ. Уусаа ойлгохтой ойлголцож чадахгүй. Тэгээ нөгөө хүмүүс нөгөө энэ юу өчээд байгаа бол гэх байхгүй. Тийм. Тийм миний туршлагаас үгүй юм бол. За энэ хүмүүс сууж ин нийтлэг олон улсын фриланс веб сайтуудаас дурдж болох уу гинэ. Одоо шууд фрилансинг гэж Google гэтэл нүүр дүүрэн л гараад ирнэ. Тийм бүгдээрээ л болно. Бүгдээрээ Монголоос бүртгүүлж болно. Бүгдээрээ баг ихэнх нь Монгол руу мөнгө шилжүүлж чадна. Тэгэхээр юусэн асуудалгүй. Фрилансинг гараад ирнэ. Ер нь яг манай Монгол залуучууд хэр гадны яг чам шиг ийм байдлаар фрилансер хийгээд ажиллаж байгаа бол ер нь яг ямар чиглэлүүдээр ер нь явж байна. Тийм программистууд бол нэлийн их байгаа бах гэж бодож байна. Тэгтээ бол яг тоо гэвэл сайн мэдгүй. Тэгтээ бол байгаа бах. Би баг чин 7-8 жилийн өмнө л 3-4 хүн байдаг. За тэрнээс хойш бас нэг компаниуд ер нь гаднаас ажил аваад тэгээ Монголдо хийгээд яадаг тийм компаниуд байгаа л да. Компаниуд ч байгаа. Ер нь бол зөндөө штэ. Би нэг өмнө нь нэг хүнээс сонсч ирсэн юм одоо жишээлбэл монголчууд ингээд нөгөө заримдаа веб сайт дээр хийлгээл нөгөө монгол залуучуудаар ингээд программистууд веб сайт хийлгээл захиалга өгөхөр ингээд сэтгэлд нь нийцтгүүч гэдэг юм уу эхлээд заавал мөнгө авах гэдэг яриад тэгээд нөгөө фрилансеруудын веб руу ингээд нөгөө сайтууд руу хандаад ингээд вебээ хийлэхээр айгүй амар байдаг найдвартай ингээд хийгээд өчтөг тэгээд төлбөрөө болохоор дараа нь авдаг гэж яриадсэн байхгүй юу. Тэгэхээр ер нь бол одоо яг манай монгол залуучуудын хувьд яг иймэрхүү нийтлэг шинжүүд ажиглагддаг нөгөө чанартай хийж өгөх тал дээр жоохон дутмаг, хоёрдугаарт нь болохоор найдвартай биш ч гэдэг юм уу тэгээ мөнгө төрүүлж авах гэдэг ийм нөхцлүүд байгаад идэг. Ер нь яг дэлхийн нийтийн хэмжээнд энэ дээр яг буцаж яаж ямар шүү хариуцлага тооцдог ч гэдэг юм уу юм юу байдгүй ер нь яг фрилансеруудтэй. Яг тэр нөгөө тухайн платформ дээр тухайн сайтн дээр л хариуцлага тооцно л доо. Нөгөө блоклдог ч юм уу, оноог нь хасдаг ч юм уу. Хэдэн өдөр сараар нөгөө нэг ажил авах эрхийг хасдаг ч юм уу. Яг тиймэрхүү. Тэгээд тэр чинь нөгөө нэг тэгээд нөгөө юу яадаг аахгүй юу? Тэр чинь нөгөө бүртгэж авахдаа хамаг баримт чиг энтрийн зураг авдیں۔ Одоо би нөгөө иргэний үнэлснийхаа зургийг барьж байгаа л зураг мөргөө аваад явуулдаг штэ. Тэгээд гэрийн хаяхтайгаа тэгээд нөгөө нэг байрны мөнгө төлсөн бичиг энтрийнхаа зургийг авч явуулна. Тэгэхээр ер нь бол нэг хүн дахиад бүртгүүлэхэд
тэр нөгөө дахиад өөр аккаунт үүсгээд нөгөө Facebook шиг бүртгүүлэхэд жоохон хэцүү. Тийм болохоор нөгөө нэг хүмүүс чинь тухайн яг ашиглах аккаунтаа нөгөө нэг блоклуулчихгүй тулд гэх юм уу да жоохон хичээх хэрэгтэй болдог байхгүй юу. Тэгээ зарим хүн бол угаасаа нөгөө чадахгүй ажлаа аваад тэгээ муу үнэлгээгээ аваад тэгээд бүр ингээд хийж чадахгүй тэгэл хайсан тохиолдлууд зөндөө. Яг түрүүний хэлдэгсэн нөгөө нэг хүмүүс манайхан ч нөгөө сэтгэл гаргаж чадахгүй бушуухан юмын нэг хийсэн болгоод нөгөө гурилаар хуураад гэдэг шиг гурилдаад тийм боталтай хүмүүс бүр гайхмаар их байдаг байхгүй юу бүр манай хэнт чинь те тэгэхээр бас хэцүүлтэй. Тэгэхээр ер нь бол тэр лист black list гэж хэлж болох нь шүү дээ. Тэр листийн юм баг орчхол юм байна те. Тийм шууд орно тий. Тэгэл нөгөө харилцагч нар, захиалагч нар тэрийг бол олоол харчин тий. Ямар нэг юм нэгдсэн дата бааз байгаа юу? Тэр чинь юу тустай л да. Тэгээ айгүй том одоо нөгөө freelancer.com энтер гэл тэр чинь тустай одоо жишээл freelancer.com дээр блоглуулчингуудаа өөр газар нэгээд яваад байж болно. Тийм хүмүүс чинь. Хамгийн гол нөгөө нэг ажил хийлгэж байгаа хүмүүс чинь болохоор хамгийн олон ажил өмнө аваад хийчихсэн хамгийн өндөр үнэлгээтэй хамгийн олон одолтой team freelancer-уудад ажил өгөх сонирхолтой байдаг байхгүй юу? Тийм тэр чинь нөгөө нэг аюулгүй байдлын үүднээс л ахна л дээ тий. Тийм нэг талдаа тийм болохоор нөгөө талдаа нөгөө нэг шинэ хүн ороход аюу хэцүү. Шинэ хүн одоо нөгөө ямар ч үнэлгээгүй хүн ороход одоо хин ч найдвартай гэдгийг хэлж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр хамгийн ихний ажлаа авахд хамгийн хэцүү гэж ярьдаг байхгүй юу? Тэгээ ихний ажлаа хийгээд сэтгэлээсээ хийгээд 5 од ч юм уу аваад гоё үнэлүүлчих юм бол цаашаагаа тэгээд хамаагүй амар болно. Энэ бидний мэдхгүй маш хэрэгтэй програм хилээд өгөөч айгүй гоё чин сэтгэлээсээ ярьдаг хүн байна гэж. Яна. Ямар програм бол юуны програм асууж байгаа юм болоо. Яг юуны програм юм бол тодруулаад биччихээрээ. Тий. Програм хэрчин. Боди. За. Тий яг тодруулчих уу. Тий. За үнэхээр мандаг залуу шүү. За баярлалаа. За нууцш бол яг нэрээ юун дээр ажилладаг вэ? Сонирхолтой санагдаад гэдэг чинь би бас асууя гэж бодож ирсэн. Манайхын юу онлайн худалдааг мессежээр хийдэг тийм платформ хөгжүүлж байгаа. Тэгээд нөгөө том хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт авчихсан. Тэгээд яг тэрийг хөгжүүлээл явж байгаа да. Хэрэглэгчдээс мессеж авдаг гэдэг нь юу вэ? Мессежээр дамжуулаад захиалга өгөхгүй юу? Захиалга өгнө. Тийм төлбөрөө төлн ирээдүйд бол тий. Тэгээд нөгөө нэг жижиг дунд бизнес эрхлэгчд байгаа шүү дээ. Онлайн сайтаар арилж байгаа хийдэг. Тэр хүмүүс болохоор ингээд нөгөө нэг тийм мессежийн платформ санал болгоод тэрэн дээр ингээд харилцагчтайгаа мессежээр харилцдаг. Захиалга авдаг тийм юм баггүй. Тэг ер нь хамгийн энгийн. Би жишээлбэл би нөгөө зөвлөх инженерийн судалгааны ажил хийгээд өнөөдөр би хамгаалалтанд орсон. Тэгээ миний сэдэв болохоор цахим худалдааны сайтын одоо ер нь нөгөө систем биш үү? Технологи системийн амжилтын хэмжээр үзүүлэлтүүд гээд цахим худалдааны сайтын амжилтын хэмжээр үзүүлэлтүүдийн үнэлгээ гээд тийм сэдвээр өнөөдөр хамгаалт хийсэн. Тэгээ яг сэдвийнхаа хүрээнд судалгаа хийгээ явж хахад нэг ийм асуудлууд манай Монголын яг цахим худалдааны сайтуудыг ланч хийгээд зах зээл дээр одоо байршуулахад хэд хэдэн асуултууд ирсэн. Тэрний нэг нь болохоор яг энэ нөгөө чатбот угсрах одоо жишээлбэл яг Mobicom цэгийн хэрэглэгчдийнхаа төлбөр төлөлт болон сервер рүү ороод нөгөө биллингийнхаа нөгөө ярианыхаа биелийг харах энэ боломжууд бол шууд серверыг хандаад буцаагаад нөгөө чатботоор нөгөө тухайн хүнд өгчдөг ийм системтэй. Гэтэл одоо жишээ нь онлайн худалдааны сайтууд дээр яг чатбот ашиглаад бараа бүтээгдэхүүнээ олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ сонгоод тэн дээрээсээ захиалга хийгээд шууд ингээд төлбөрөө төлөх юм боломж байдгүй гэж би сонссон байхгүй юу? Ер нь бол хүнтэй ярилцаад. Тэгэхээр
Магадгүй одоо жишээ нь чи яг онлайн худалдааны сайтын систем дээр ажиллаж байгаа учраас яг ирээдүйн угаасаа технологи, вебсайтуудыг ашиглахын хэрэгцээ гарсан байгаа. Яг Монголд ийм хэрэгжүүлэх боломжтой гоё ийм шинэлэг технологийн санаанууд яг дэлхийн нийтээр ашиглаж байгаа ийм санаанууд байна уу? Технологиуд байна уу? Хуваалцаач. Одоо би сая нэгийг сонслоо шүү дээ. Мессежээр харилцаад хэрэглэгчээс захиалга аваад яг юу яана л да. Монголд яг нөгөө шууд оруулж ирэх чинь одоо жишээлх юм бол нөгөө нэг чатбот чинь жишээлх юм бол хүний бичсэн имийг шууд ойлгоод хариу өгөх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд тэр чинь нөгөө яг англи хэлтэй орнууд бол аюу хэлбэрхэн болчих жоох байхгүй юу? Бүр Microsoft-ийн ч юм уу, Google-ийн ч юм уу, Amazon-ийн ч юм уу нөгөө хэл яриа боловсруулдаг үйлчилгээнүүдийг аваад ашиглаж байна. Тий, одоо өөрсдөө толгойг ашлах асуудалгүй. Тэнд нь мөнгөний төлөөд чаддаг хүмүүсийн юмыг үйлчлэгийг нь аваад тэгээ өөрсдийнхөө юм дээр сүрлэлчих واخхой юу. Монгол тэгэхээр чи нөгөө нэг Монгол хэлний тэгж юу задаргаа хийдэг энэ төр бэлэн нээлттэй юм уу тий. Чимээгээ орсон ш сая үг нь. Чимээгийг л ашиглаж одоо хийн л гэсэн үг л тий. Тэгэхгүй бол одоо нэг хоёр хөгжүүлэгт сууж агаад тэр чинь эхнээс нь хийх юм бол бүтэхгүй байхгүй юу. Тий. Одоо хин нэг ямар нэг юмараа нөгөө нэг юугээр гүнзгийрээд тэрийг одоо өөр нэг хүн авч ашиглаад тэгээ мөнгөний төлөөд ийм байдлаар л явбал зүгээр ах л та. Тий. Тэгээд Гэхдээ одоо яг манай энэ компани хийж байгаа санааг бол яг ингээ Монголд авчираад яах гэх юм бол явуулна гэх юм бол ягаад ч явахгүй санаа авахгүй юу тий. Нөгөө нэг зах зээл нь байна. Одоо нэг юу орчин одоо соёл нь ч гэх юм уу тий. Одоо тэнцэл нөгөө нэг мөнгөтэй хүмүүс ч ерөөсөө банк мөнгө хадгалахгүй. Одоо баг хүүгүү болохоор тэнт чинь. Тэгээд нөгөө засгийн газрын бонд гэж нэг жилийн 3-4% хүүтэй бонд ах шиг байна. Тэгээд эсвэл нөгөө хөрөнгөний бирж дээр хувьцаа авч болно. Эсвэл одоо нөгөө жижигхэн компаниуд хөрөнгө оруулалт хийгээд тэгээ мөнгөө хэд дахин өсгөх боломжтой байдаг болохоор одоо яг нөгөө нэг юм галзуу ч юм уу те Монголд бол яагаад чирэгчгээргүй санаануудад ингэж хөрөнгө оруулж байгаа байхгүй юу. Тий. Энд чинь нөгөө одоо тэгэхээр манай нэг хөрөнгө оруулалт гэх юм л яг ингээд бараг 20 жижиг компанид хөрөнгө оруулчихсан байгаа. Тэрний бол 10 нь бол бүтлгүүтг нь бараг 100% тодорхой. Тэгээд нэг ч юм уу хоёр ч юм уу амжилттай явах юм бол тэр 20-д оруулсан бүх зардлаа нөхөөд бараг нуглах ч юм уу тийм их одоо нөгөө ашиг олох тийм зорилготой. Тэгэхээр нөгөө нэг жижиг бизнесүүд дөнгөж эхэлж байгаа бизнесүүд хөгжих амар боломжтой байгаа байхгүй. Хөрөнгө оруулагч гэснээс нэрээ одоо ингээл жишээлбэл биднээс аягүй гой санаанууд, айжнууд байдаг шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь яг Монголоос хөрөнгө оруулагч хайна гэвэл аягүй хэцүү. Гаднаас ингээд өөрсдийнхөө санааг ийм боломжууд байна ингээд судлаад ингээд судалгааныхаа үндсэн дээр пич тавиад гаднаас ийм хөрөнгө оруулагчтай холбогдох юм боломжууд сувгууд ер нь ямар сувгууд байна? Сувгууд уу? Тийм. Гэхдээ одоо юу л яа. Шууд мэйл өчөөд холбогдсон ч болно шүү дээ. Нөгөө хүнийхээ мэйлийг авч жагаад дундын нэг таньдаг хүнээр холбуулаад явсан ч болно. Ер нь бол тий шууд мэйл өчөөд холбогдсон ч болно шүү. Ер нь. Гэхдээ гол нь нөгөө өөрийнхөө найдвартай гэдгийг л одоо яаж батлах юм байгаа юм хэвээр. Тий. Гэхдээ одоо нөгөө тий Монголд хөрөнгө оруулах гэдэг чинь өөрөө маш их эрсдэлтэй юм шүү дээ. Тийм ба тий. Одоо жишээ нь за магадгүй гадны одоо жишээл тухайн гадны орнуудад хөрөнгө оруулалт хийх боломжтой одоо санаануудыг магадгүй манай Монгол залуучууд олчиж болно шүү дээ. Тэглээгээд одоо яг Angel Investor-ийн хөрөнгө оруулагчдыг хаанаас олох боломжтой? Би одоо жишээл Монголд байгаа шүү дээ. Айгүй гоё айжиата. Гэтэл би хэн надад хөрөнгө оруулах боломжтой вэ гэдгийг би хаанаас ер нь хайж болох вэ? Тэмээ Angel Investor-ийн сайтууд байна уу? Аль эсвэл таньдаг хүнээрээ дамжуулж гин үү? Бүр яг Angel Investor сайт байдаг шүү дээ. Бүр байдаг. Тийм байдаг. Ер нь байдаг. Би нэгтээ нэг хөрөнгө оруулалт
энэ төр сонирхож байгаагүй болохоор ёстой мэдэхгүй юм байна. Тий. Зөв. За энэ дээр нэг асуулт ирсэн байна. Энэ яг чамд хамааралтай юу гэдэг бас тэрний нөгөө нэг програма асуусан юм шиг шүү дээ. Тийм. Гар бол оюутлын үйлчлэгийн зориулсан ч юм. Контент хөгжүүлэлтийн талаар гэнэ зар сурчлагаа жишээ нь PowerPoint, Photoshop, Canva-гаас өөр мөртөө хөөрхөн эсвэл за юу гэсэн үг одоо жишээ нь яг манай монголчууд чинь нөгөө ялангуяа Facebook дээр ингээл нөгөө бараа бүтээгдэхүүнийхээ зургийг аваад янзлал текст мексийн бичгээрээ нэг Canva эдэр ашиглаад идэв ш. Тийм. Зүв. Би өстой тий Canva-г л мэдх юм байна. Бараг өөр тэр чиглэлийн юм мэдхгүй юм биш үү? Тийм хайр. Нөгөө гүнзгэр нь гэж яриад байгаа шүү дээ тий. Одоо жишээлх юм бол би одоо яг нэг контент хөгжүүлэлт ч юм уу зураг график ч юм уу одоо бүр түүч мэдхгүй. Тий. Одоо тэгэхээр одоо би одоо бүр хэлж чадахгүй манай өстой уучлаа. Тий. Зөв. За тэгээд үндсэндээ хоёулаа ингээ ярилцлага ингээд 10 минутын дараа өндөрлөн өөр манайхнаас асуух асуулт байвал асууж болно. За одоо би яг энэ хооронд асуулт асууж өөрөө сонирчсан асуултуудыг золоороо одоо ингээд чи яг фрилансераар ингээд ажиллаад бараг жил хагас болчлоо тий. Энэ хугацаанд магадгүй нөгөө хүн дараагийн төвшөнд яаж ахих үү ч гэдэм үү тий. Дараагийн төвшөнд яаж ахих боломжууд байна. Юуг олж харж гин яг дэлхийн нийтийн зах зээл дээр ингээ ажиллаад явахаар юуг олж харж гин нууц биш бол өөрийнхөө зорилго хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач. Яг одоо миний ойрын зорилго гэх юм бол юу би өөрөө нэг онлайн үйлчилгээ хийх санаатай байгаа. Гэхдээ яг нөгөө нэг компани болохгүй. Яг өөрөө ганцаараа ганц хүний компани. Тэгээд тэрүүгээрээ яг тодорхой хэмжээний орлого олждаг болох тийм зорилготой байгаа. Энэ хүнд ажиллахгүйгээр гэсэн үг шүү дээ. Нэг өөрийн гэсэн нэг тийм гоё час хийсэн юмтай юм бүтээгээд тийм үйлчлэгээний санаануудад хэд байгаа. Тэгээд тэднээсээ харин одоо нэг хийх завдал гарахгүй. Монголд хэрэгжүүлэх үү? Тий, ер нь Монголд тэгнэ. Тий. Тэгээ бас хувьцааны арилжаар орсон болно. Одоо чи ерөөсөө мөнгө олох боломж бол ер нь маш их байна. Ер нь интернет бол тий шүүрдэж чадах юм бол тий интернетээр дүүрэн л мөнгө олох боломж байна. Яавалч яадаг юм бахан тий. Тэгж л хэлмээр байна. Одоо би жишээлх юм бол Нью-Йоркийн хөрөнгөний биржээс нэг хувьцаа авч үзсэн. Хэдэн. Тэгээд тэндээсээ бас хөөрхөн ашиг хийж үзсэн. Нэгэн сарын хугацаанд гэх юм уу да. Тэгээ яг бүр тэрүүгээрээ ингээд мэрэгшээд явах юм бол бас аягүй сонирхолтой. Одоо ер нь мөнгө олох сонгодог арга чинь ер нь хувьцааны арилжаа юм шиг байлаа шүү дээ. Тэгэхээр би бас тийшээ ирээдүйд тэгж орж одоо нөгөө нэг тий хүчээ үзнэ гэсэн тийм бодолтой байгаа. Одоо бол байж офисын ажил бол хизээч хийхгүй. Одоо нөгөө cryptocurrency гэдэг байгаа штэ. Тэрний талаар ер нь ямар мэдлэгтэй байна? Ирээдүй ер нь ямар шүү чиг хандлага төлөвтэй вэ? Тэр талаар судалж үзсэн үү? Ирээдүйд одоо байж л авах тий. Яасан болчихгүй. Тэг бүр амар болчихгүй ер нь бол тий байж л авах л да. Тэгээд манайхан чинь 2-3 жилийн өмнө бөөнөрөө шуурсан шүү дээ тий. Бөөнөрөө крипто валют авцгаагаал. Бөөнөрөө тэгэл тэр чинь нөгөө нэг удаан хугацаанд эцийг нь үзэж чадаагүй хүмүүс тэгэл мөнгөөрөө охироод дуусч байгаа юм л да. Яг нөгөө давцсан байсан хүмүүс бол ашиг хийсэн л бах гэж бат. Тэгээ ирээдүйд бол ер нь улам л ичиг авах бах гэж бодож шүү дээ. Юу одоо надад бас нэг асуулт байна л да. За энийг side hustle freelancer хоёрын утга ойролцоо юу гинэ? Яг нөгөө л да. Эхлээд side hustle хийж байгаа л сүүлдээ freelancer болсон шүү дээ би. Одоо нөгөө full time бүтэн цагийн ажил хийж байгаа шүү дээ. Тэрнийхээ хажуугаар мөнгө олохыг чинь
side hustle гэдэг байгаа. Side hustle чинь өөрөө одоо нөгөө нэг фрилансинг байж болох байхгүй юу? Тийм. Одоо дотор нь агуулгадах тийм санаа байна шүү дээ, тий. Тийм. Тэгэхээр одоо утгын хувьд баг ойролцооч гэсэн болох юм. За сайн уу интернетээр мөнгө олох боломж их байна. Яг Монгол талаас санал болгох бизнес хийж өгөөч гэд яг би асуу гэж бодож ирсэн. Яна гэл. Одоо чи саяхан би бодож тийм хөрөнгөний зах зээл чинь болно. Гэхдээ тэр чинь нөгөө нэг анхны хөрөнгө эхлэх хөрөнгө хэрэгтэй л дээ. Одоо сая төгрөгөөр бол нэг их мөнгө олж хэлэхгүй шүү дээ. Дор хаяж 10 саяар ч юм уу хөдлөхгүй бол тэр чинь нэмэргүй болчихно. Тэгэхээр би саяхан бодож ирсэн. Ерөөсөө айгүй гоё анимашн хийгээ сурчих юм бол тэгээд айгүй гоё тийм юутэй сэтгэлгээтэй байх юм бол бас нөгөө гоё тийм юунууд би бүр өөрөө хиймээр санагдаад байгаа байхгүй юу. Гоё тийм нөгөө видеонууд гэх юм уу да. Одоо нөгөө нэг номны тайлбар видео гэж болно. Амар төвхтэй асуудлуудыг тайлбарлсан видео гэж болно. Киноны тайлбар видео ч гэж болно. Тийм анимашн хэлбэрээр тэгээд нөгөө монголоор биш англиар тэр нь нөгөө дэлхийн хийж үзсэн ойлгохоор одоо тэгээд одоо нөгөө нэг YouTube дээр байршуулад тэгээ мөнгө олж болж яа. Тэгээ өөрөө эсвэл бүр контент бичээд тэрүүгээрээ Google-ийн сурталчилгаа байршуулад мөнгө олж байна. Эсвэл нөгөө Amazon affiliate гэдэг л нөгөө Amazon-ы бараануудыг юу яадаг ч тий сайт дээр байршуулад одоо ревю хийдэг ч юм уу. Гэхдээ тэд нэр одоо айгүй их хүн хийж байгаа болохоор амар их өрсөлдөөнтэй баг л та. Амар их өрсөлдөөнтэй. Яг Монголд гэх юм бол өрсөлдөөн айгүй бага болчихно л да. Монголд нөгөө нэг Монголд ч нөгөө нэг юм гуглдэхэр гарчдаг байхгүй юу? Одоо олигтой юм гуглдэхэр одоо амар олон хүн нөгөө лайв хийдэг тий. Одоо та бүхэн шиг айгүй олон хүн лайв хийгээд амар чухал юм ярьдаг байхгүй юу? Тэнгүүд тэрийг ингээд сүүлд нь Google дээр мэдээж гарч ирэхгүй. Facebook дээр хайцаж гарч ирэхгүй. Нөгөө лайвын дунд ярьсан яриа юм чинь. Тэгэхээр нөгөө монголчин нөгөө текст мэдээлэл нь бүгдээрээ Facebook-ийн ханны ард төвжигдсэн. Тэгээд нөгөө яг нөгөө хэрэг болсон үед хинч олж харж чадахгүй. Одоо тийм нөгөө нэг private группүүд зөндөө байна л да. Одоо нөгөө хашаандаа сайхан амьдрий гэдэг ч юм уу, санхүүгийн шинжилгээч гэдэг ч юм уу. Дотор нь нөгөө манай монгол залуучууд амар гой юм бичсэн. Амар гоё юм заагаад зөвлөсөн. Тэгэнгүүт нөгөө одоо нөгөө увсын тест ч юм уу Google орж байгаа дөнгөж орж үзэж байгаа хүүхд юм хангуут юу ч гарч ирэхгүй тэр талаар. Тэгээд нөгөө мэдлэг нь ингээд төгжигдэж байгаа байхгүй. Тэгээ нэг гоё сайхан санаа гэх юм бол тэр мэдлэгийг ил гаргаад ирэх юм бол орж үзэх айгүй хүн байгаа байхгүй. Айгүй их тийм нөгөө боломжтой гэх юм уу да. Тэгээ хүн орж үзэж байгаа гэдэг чинь тэрийг мөнгөжүүлэх боломжтой гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэх юм бол тий ер нь бол хаана ашигтай гэх юм уу та. Нийгэмдээ бас тустай нэг тийм юм байна. Би тэгээд нөгөө нэг гэрэлтцэг.com гээд одоо нөгөө нэг зайнаас ажиллах зөвлөгөөтэй тэгээ Монголоос зайнаас ажилладаг тийм нөгөө залуучууд хоорондоо санал бодлоо хуваалцдаг тийм нэг тийм онлайн хилцүүлэг нээсэн байгаа. Тэрийг зүгээр ингээд Facebook-ийн групп нээч болж байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн амар нь гэх юм бол тий. Тэнгүүд дахиад нөгөө нэг мэдлэг чинь тэнд төгжигдэж чинь тий. Тэгэхээр нөгөө нэг нээлттэй байхын тулд тийм нэг онлайн хилцүүлэг нээсэн байгаа. Тэгээд яг нөгөө нэг сонирхож явах юм бол би бүр ингээд тэнд юу яасан. Хүмүүст ингээд зөвлөгөө өгөөд явдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг гэрээсээ ажиллах сонирхолтой залуучууд тэгээд тэнд бас нэг 2 3 зайнаас ажилладаг залуучууд байгаа. Тэд нар ч гэсэн зөвлөгөө өгөхөд ер нь бол дийлэн. Тэгэхээр тийшээ орж ирвэл за тэр их усүрлүү нь яаж орох вүлээ? Юуны их усүрлээ? Одоо гэрэлтцэг.com гэж өчөөл орчих нь шүү дээ, тий? Гэрэлтцэг гэрээсээ.com. Одоо нэг гэрээсээ гэрэлт гэсэн үг байхгүй юу? Гэрэлтцэг гэрээсээ.com гэдэг. За коммент хэсэг дээр биччихээрэй. Би ярилцлага дууссаны дараа линкийг шеэрлээд авчи. За тэгэхээр. За тийм Монголд PayPal болохгүй л дээ. Гэхдээ нөгөө нэг юу штэ. Google Center чинь болохоор дээр үед нөгөө бүр чек бичиж явуулдаг гэсэн шуудангаар.
нөгөө хуучны шуудангаар нөгөө гараас гарт ингээд загтал дээр чек бичээд тэрийг нь худалдаа хөгжлийн банкнд авч өгөөд худалдаа хөгжлийн банк нь цаашаагаа явуулаад ажлын 2 хоногт ч илүү мөнгөний гаргаж өгдөг байсан байхгүй юу. Одоо тэгсэн чинь сүүлд би ороод үзсэн чинь шууд нөгөө нэг олон улсын гүйлгээгээр данс руу явуулдаг болсон байлээ. Тий. Болсон байлээ. Тий Amazon дээр ч гэсэн юу нөгөө мөнгөө gift card байдлаар авсан ч болдог баг. Ер нь тий. PayPal-аас бусд нь бол нээлттэй шүү дээ. Тийм PayPal-ыг Монголын банкнууд шийдээд өгчих юм бол их олон хүн тийм мөнгө амархан авах гэдэг. Харин тийм тий. За энэ дээр ингээд гэрэлт gresset.com гээд бичсэн. Энэ муу юм шиг байна зөв. Зөв яг зөв байна. Тэгэхээр залуусаа энэ сайт руу ороод хэлэлцүүлэгт нь орж болох нь шүү дээ тий. За тэгээд маш гоё юм сонирхолтой ярилцлага хүмүүст бас их урам өгсөн байх, бас мэдлэг өгсөн байх гэдэгт итгэлтэй байна. За яг иймэрхүү одоо гоё мундаг залуучуудтай ингээ ярилцаа суухад бас надад аюу гоё байдаг байхгүй юу? Хүн өөрөө тэр амжилтанд хүрэхийн тулд ямар замуудыг туулж очсон тэр тухайн хүний өөрийнхөө туршлага бусад хүмүүст маш гоё мурам өгөөж өгдөг учраас би өнөөдөр ингээ яриа явж байгаа. За ингээд ер нь бол надад нэг чиний яг юмыг уншиж хахад тэр айгүй гоё санагдаад байдаг байхгүй юу. Хандлага харах өнцгөө л эерэг болохыг бүгдээрээ гэж би уриалмаар байгаа байхгүй юу. Ер нь болно, бүтэн, чадна тий энэ бүгдийг би заавал хийж чадна гэсэн юм гоё зориг мөрөөдөлтөө тэгээд өөрийгөө 100% дайч сэтгэлээсээ байж чадах юм бол яг ингээ манай золоо шиг ингээд гоё өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгоо биелүүлээд явах боломж байгаа юм байна гэж залуустаа бас хэлмээр байна. За тэгээ ер нь бол юу тарин түүнийгээ хураана гэдэг юм бас гоё үгийг бас хэлсэн байсан. Тэгээд зоологийн минь хувьд ярилцлага ингэсгээд өндөрлөе. Залуучуудаа бас юу гэж хэлмээр нь бас хэлмээр байсан нэг зүйлүүд идэг шүү дээ. Би магадгүй асуугаа хүмүүс асуугаагүй. Тийм мэдээлэл зөвлөмжүүд байвал бас бид нартай хаваалцаад тэгээд ярилцлагаа өндөрлөе тийх үү? За тий. Тэгээд юу л дээ. Манай монголчин нөгөө юу л дээ. Хүн ингээд өөрөө урд ажиллаа хийгээд явж байгаа юм бол ер нь одоо нөгөө нэг санхүүгийн ч юм уу хувьд сэтгэл хангалуун амьдрах боломж ер нь бол маш багатай л да. Маш одоо нөгөө багатай л да. Тэгэхээр нөгөө хүмүүс амар их тийм юу байдаг л та. Тэрэнд ингэж нөгөө гутардаг гэх юм уу да. За Монголд ч одоо угаасаа л одоо таньдаг хүн байхгүй бол угаасаа бүтэхгүй шүү дээ тий. Одоо баян таньдаг хүн ч юм уу одоо нөгөө нэг төрийн албан танил тал ч юм уу байж одоо нөгөө нэг би гайгүй явна, дажгүй явна гэсэн бүр хүмүүсийг бүр тийм бодолтой болтол нь ингэж нөгөө нийгэм маань ингэж дарж л дээ. Тэгээ тэр ер нь их тийм амар бодол юм байна л да. Амар бодол шиг надад санагдсан. Тэгэхээр одоо тэрний нөгөө гарцсан яг энэ юу байхгүй интернет байгаа байхгүй юу? Гарцсан. Одоо нөгөө нэг төрийн албаны хүнд суртал ч юм уу те одоо энэ нийгэм болохгүй байгаа тогтолцоо энэ төр те бүгднгийн цөм зөхиод интернетээр гарчих юм бол одоо тэр Монгол ямар дампуу байх нь одоо хамааралгүйгээр юу яаж одоо нөгөө нэг хамааралгүйгээр өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэх, өөрөө ажиллах тийм боломжтой болчихсон. Тэр бол одоо их маш тийм гайхамшигтай. Одоо цаг үе бол тийм маш үнэхээр гайхамшигтай. Одоо монголчууд одоо хизээ ийм цаг үе байсан юм бол гэж бүр тийм гайхмаар. Тийм. Тэр ийм цаг үеийг ашиглаад авах юм бол гэд маш их боломжтой шүү гэж хэлмээр байна. Би болохоор нөгөө 10 жил байхдаа ч юм уу гадагшаа сураад ирчихэл юм бол их болчих юм байна гэж боддог байсан. Тэгээ оюутан болчоод англи хэлтэй л болчих юм бол ер нь болчих юм байна гэж боддог байсан. Тэгээ ажил дээр гараад ирсэн чинь ажил дээр гарч ирээд тэгээ одоо энэ гэрээсээ ажилтдаг болоод харангуут хүн ер нь гээд одоо нөгөө түрүүний ярьдагчлан юмыг өөртөө ашигтайгаар бусдад эергээр ингээд харж чаддаг тийм одоо бусдад өөрийгөө зориулж чаддаг болох тийм. Тэр л ер нь тийм хамгийн чухал хүнд байх тийм ур чадвар ч юм уу. Тийм юм байна гэж надлаа бодогцсан. Тийм тэр байх юм бол бусдын яг сурчиж болж байгаа юм л да. Ер нь бол тийм. Тэр байхгүй байх юм бол
тийм хүнтэй чинь ажиллахад ч хэцүү, бизнес явуулахад ч хэцүү, ер нь их тийм онцгой байдаг. Тийм надад тийг санагдсан. Зөв өстой гоё. Би ч гэсэн бас тэгж боддог байхгүй юу? Өөрийнхөө зүгээс бол яг нөө чиний яриатай төсөөлөл хэлэх юм бол одоо өөрийнхөө олд сурсан мэдлэгээ бусдтай сайхан хуваалцаад те бусдыг хөгжиж дэвшигчнээс туслаад ингээ явна. Надаас аюу гоё байдаг. Тэгээд ер нь хэл хязгаар бол байхгүй болсон те ямар нэгэн байдлаар хэдийгээр бид нар Монгол улсад амьдарч байгаа хэцүү байгаа гэж ярьдаг боловч интернет технологи хөгжөөд хэл хязгаар байхгүй болсон. Тэгэхээр бидний сэтгэлгээнийхээ хязгаарыг ч гэсэн энэ блог хайрцагнаас ер нь гарах хэрэгтэй болсон. Бид нар бол болон бүтээн чадна энэ бүгдийг бид нар монголчууд ямар хүмүүс үлээ гэдгээ бас тэ харуулад хичээх хэрэгтэй болсон цаг үе байна. Ялангуяа энэ ковидтай холбоотой биднэрт энэ боломж бол маш их нээлттэй болж харагдаж байна. Тэгээд яг зөв их үүсвэрээ зөв хандлага, зөв их үүсвэрийг олоод тэ зөв хүмүүстэй холбогдоод их хичээгээ явах юм бол боломж байгаа юм байна. Энэ удаагийн ярилцлагыг ингээд өндөрлж гин. За тэгээд хүслийг минь хүлээж авч өөрийнхөө үн цэнтэй цагийг зориулсан залуудаа маш их баярлалаа. Тэгээд залуучууд баярлалаа. Маш их баярлалаа. За асуулт асуусан залуустаа баярлалаа. За түр баяртай манайхаа. Баярлалаа залуу. За баяртай. За.